Амар нөгөө борлоо. Амин даа. Гэхдээ таны чинь захиалга зүгээр чигтэйхэн боддоо шүү дээ. Гоо үзэсгэлэнтэй л үгүй мэн сайхан юм ээ шүү. Им хайрт минь гэж зүгээр зөндөө олон захиалга танд ирлээ. Өө инэрл дандуулгыг дөөлөөр юу та. Тэгээд олон зүйлийг танаас асууж өгөөч гэгээд хүсэлт ирсэн байна. Балчир хүүхдүүд сонсоод. Жишээлбэл одоо эмэгтэй хүний зүгээс одоо гэр бүлээ юу гэж харах юм. Одоо салалтаа яаж урдсан сэргийлэх үү? Тэр тохиолдолд яадаг юм гэдэг нь эмэгтэй хүн зүгээс нэг сонирхож байна. Уг нь нөгөө буралдаа тэгээд ирчүүд дундаас нь ирсэн байхгүй. Аваа өвөг гэснээсээ би чи ахын ажилтааж ахын зүддэрлээ шүү дээ. За. Асас тагуулдаг балчир байна да. Тийм үү? Арьсан үлдэх болоод жаахан сандрахсан шүү. Анэ өнөө цагт тийм үү хүүхдээ тойголж байна гэдэг нөгөө хүчтэй савн хэрэглээд хүчтэй угаалга хэрэглээд тэгснээсээ болоод арьсны орчин тийм үү хит ариуснаас болоод мөг гараад цочроод тэгээд баахан сандарлаа шүү. Өө баларсан болсон ба шүү дээ. Энэ нэр сайн гоё үнэртэй сайн савн үнэтэй савн гэдэг ингээ авахлаар хими бацигтай байгаа л та. Тэгээд тэрнээс үнэтэй савн энэ төрдөө биш ээ. Тийм үү. Нөгөө устгагчтай савн гэж байдаг да. Нөгөө бактери арилгагч гэдэг. Наадах ч. Тэр бүх юм нь авч устгаач байгаа юм. Харин харьсных нь бүх бичил орчинг нь устгаад. Тийм үү. Хит ариутгаснаас болоод үлд гараад. Өөрөөр мөөг ургаад. Хүүхдүүд мань тэр хүүхдийг бүрэн тийм угааж ариутгахад түүнийг битгий ашиглаарэ. Ялангуяа нэмгэн суг хүзүү цаваар нь үлд гарах аюултай юм байна шүү. Хайрлж ин энержийн халдваргүй болгоно гэд. Харин тий. Хитийд болсон асуудал бий. Хүүхдээ чинь арьсны орчин чинь тэнцвэргүй байдаг. 14 нас хүртэлээ. Тийм үү. Халдварт орчин нь тэсвэргүй байдаг байхгүй юу? Нарсны өвчнөд эмзэг. За. Тийм учраас тэр хүчтэй юм хэрэглэж байгаад хүүхэд алах нь бай шүү та нар. Харин тийм би хүүхэд гэлтгүү тэгэл бид нар ч гэсэндээ амархан бас юу боддог шүү дээ. Хашаал өгдөг шүү дээ. Бүндэл жижиг юм туураад ч юм уу тийм ээ. Тэгэхээр чи хүүхдээр чинь бидэхгүйгээр бүр сайн ялаат ч юм уу дахин хэрэглэснээс болсон баг та. Харин тийм ээ. Сайн юм чинь ингээл зузаанаар нь аваад төрсөн баг та. Гэхдээ чи савн угааж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө арьс гуйжуулах зорилготой биш, халдвар гуйжуулах зорилготой юм чинь арьсыг гэмтээж бүтцийг алдагдаж байгаа. Аюултай. Мохон уу? Ус. Тэгээ ядаж байхад хүүхэд усан дотор удаан тоглох дуртай тийм үү? Тэр халдваргүй усанд чинь хит удаан байснаасаа болоод дахиад өөр арьснууд нь бас түлэгдэж байгаа юм биш үү? Түлэгдэж гэмтэж байгаа юм. Тиймээс тэр халдваргүйжүүлэх одоо савнг тийм үү? Зөвхөн сарвууны төвшөнд л хэрэглэнө гэхээс бие угаалгын төвшөнд битгий хэрэглээрэй. За нийт сонсогчд бас анхаарах. Тэрнээс болоод өмг нь одоо чинийхэн дэргэд байж чадамгүй болчиход байна да. Харин тийм ээ. Таныг одоо маш их ажилтал хараагаад явчлаа л гэлээ. Хүүхдийн савн гада өнөргүй тийм үү? Тосон бүтэц өндөртэй. Халдваргүйжүүлэхээс илүүтэй тийм үү? Нөгөө арьс орчинд нь хамгаалах зөв бүтэцтэй байх шаардлагатай. За 3 хүртэлх настай хүүхдийг бол тийм үү? Одоо савндан угаалаа гэхэд дараад нь арьсан бүтцийнхээ тосыг нь буцааж байршуулахын тулд өтгөн цайнд оруулах, шүлэнд оруулах ч юм зөв. Тийм үү? За тэгээд 3-аас дээш настай болоод ирэхээр их эцгийн арчилгаа жоохон доройтдаг. Том болчихсон гэж итгэж найддаг. Гэтэл тэдний хайсан бүтэц чинь бас л торгомсог байдаг учраас ань металтай гардаг. Ядахнаас хард нэг удаа тийм үү? Тэр цайндан оруулдаг, шүлэндэн оруулдаг. Насанд хүрсэн ч гэсэндээ цайндан ордог, шүлэндэн ордог заншлаа бүх алдаарай да. Одоо 12 та хүүхдэд хүртэл оруулах юм уу? Ядаж сардан удиралдаа нэг удаа арьсан бүтцэн тийжээж бай да. Өтгөө хар цаа үсттэй тийм ээ.
Сайхан өтгөн чанжаагаа шингэрүүлж орж болно гэдэг. За тэгээ шүл байна. Тийм. Их өтгөн сайхан чанжаагаад шингэлжиж болно гэдэг. Тэгэхгүй. Адууны шүлээ яах вэ? Ямар шүлэн яах нь ямар амаа байна. Хамгийн гол нь арьсыг тийжээж тийм үү? Орчинг нь тогтворчулж яхаа бүү умарт. За. Тэгээд өмг нь үлдний эмчилгээнд гарсан болов. Тэгээ та яаж дарж авав та? Нөгөө л юугаар алдарч авв. Ингээд цайнд оруулж байгаа л зүгээр бол. Үгүй. Ямар эмчлэх юм? Мөгтэйгээ харших яс байдаг байхгүй юу? За. Тийм үү? Орбодор чинь мөгөнд давтах шин чанартай зүйл чинь өөрөө сүү байдаг тийм биз? Тийм учраас сүүний мөг өөрөө арьсны гинтлийн мөгөнд тосын чин чанар байдаг. Тэрүүгээр нь сүүн ханданд оруулж засахыг оролдож байна. Одоо өнгө цайгаад тэгшрээд ирсэн. Хэд удаа оруулах вэ? Дархлаа. Ядаж байхад харшлын улмаас дархлаа унгаах юм хэрэгжилж байсан учраас хурдан тавигжилж авахгүй л байна. Нэлээд уужирсан. Одоо юу хүүхдүүд чинь нөгөө дархлааг нь арилгаж ингээд дархлаа унгах юм хүртээснээсээ болоод бүр халдвар төвчөндөө эмзэг болдог шүү дээ. Тийм биз? Тийм учраас дархлааг нь бол багаас нь тэтгэж арьс бодо дотор гэдэсний орон зайд тэнцвэр үүсгэх гин. Нэчгээд хэлэн болж байна. Хоолгонд та яаж зохицуулж байна? Хоол ундаг нь үү? Хоол ундаг нь. За нэгэнтээ мөгөн царгаарч учраас дотроос сүүг хориотой байдаг. Тэгвэл мөг илүү ихээр ургадаг. Сүдэд цаачуулахгүй юм болохгүй. Хориотой. Тэгсний оронд уураг сайн өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд л нэмжүүл уурган ондгон уурган тосон уурган гихчлэн уурагдаг дот тэнхий хоол өгч байна. За ингэж ойлголоо. Дотроос нь сүү өгөхгүй хэрнээ сүттэй байн тус хэвтүүлээд байгаа. Тэг гадна талаасаа сүү өгч болно. Өөрөөр хэлбэл арьсны бүтцийг тийм үү. Сүү чи нөгөө арьсны бүтцийн өөрийн бичил одоо юу байж штэ. Бохирдол байж штэ. Тэрийг тийжгээд өсгдөг. Тэгэхээр тэр чин мөөгөө дарангуйлдаг байхгүй юу? Ухамчтай юм. Дотор талаас өгчхөр мөөг ургацдаг. Идвэгчдэг. Тийм болохоор дотор талаасаа сүү хариатай. Гадна талаасаа бол зөвшөөрнө. Үлдний эмчилгэнд тэгж юм тий. Эмчилгээ. Дотор талаасаа болохоор нөгөө тамир тэнхээхийн үднэс өндөг өгч байна. Тийм үү. Тэгээд хүүхэд хэдийгээр жоохон сүүл идэх дурггүй байдаг ч гэсэн өдөрт нэг зүсэм сүүл идүүлж байна. Тийм үү. Тэгтээ бүр түүхийгээр. Түүхийгээр нэ. Тэгжиж дархлал чөмөгчин сэргэн шүү дээ. Тэгээд ясны шөл уулгаж байна. Тийм үү? Дээрээс нь юу одоо ч өвлийн урьтай үе учраас тийм хавар болох болоогүй, шинэ ногоо гарах болоогүй ингээд хүнсний ногоо хичнээн өгсөн ч гэсэн дэмийг олохгүй байна. Ер нь бол тийм үү? Дархлаа хит унсан үед илгийг сайжруулахын тулд улаан манжин өгөх хэрэгтэй байдаг. За тийм үү? Улаан манжингийн нухаш тэгээд тэрийг амттай болохын тулд алим лэр ашигласан шиг л одоо өөрөө эмийн хордлоготой хүүхэд байгаа учраас бас илгээний үйл ажиллагааг сайжруулж эмийн хордлогыг гаргаж бөөрийн үйл ажиллагааг тэгшилэх гэж маш одоо том хэмжээний цогт заслал руу орчоод л суугаад байна. Наад ч өстө буу ажил юм байна та тийм. Тэгээ харшлын голомтыг зөв чигчрлэхгүй бол цаашаага цочмог харшил болж амьсгаа богдвол яана. Тийм. Тэгсэн шүү дээ. Өнгөрсөн 100 миний ач чинь бүр өстой. Жохон шар будаатай халбагдаад 2-3 хон шар будааны цай уусан чинь юу амьсгал нь богцсон шүү дээ. Тэгэд бүр гайхсан гэж шар будаан тош харшлаад тэг чихнийх нь энэ нөхөн шүү дээ. Тэр нь ингээ хавтаад чихнийх нь дотор нь харагдахгүй болчихлоо шүү дээ. Тэгээд амьсгал нь ингээ богдоод амир юм болт юм лээ. Айгуу цочмог харшил. Айгуу тийм хүчтэй чочмог харшилтай. Тэр бол аюултай. Тэр бол хайршлыг стоож тийм үү өгжрүүлснээс үүсэлтэй. Тийм үү. Харшилтай гэдэг бүрэн хоригддаггүй. За. Өөрөөр хэлбэл хайрчлыг цөрөлжүүлэхгүй байх шаардлагатай.
Тийм учраас одоо арьсанд нь тийм үү одоо нөгөө за одоо шар будааны харшилтай байна гэж үзээ. Миний охин ч юм болохоор одоо нөгөө ус баршаар жимсэдэг да хайсыг хуулж идэдэг. Мандрин. За тэрний харшилтай байхгүй. Тэрийг ихээр ингээд хамрын нүхэн, чихний нүхэн одоо ам салаас бүгд хөнгөтөж хавддаг. Тийм билээ. Тэгээд ингээд нүдэн бэлцээжүүлж хавдад, амьсгалаанд боогдож тэгээд цусны дараалт нь тогтворгүй болж зүрхэнд ирсдэг. Яг тийм. Ухамжтай юу. Тэгээ хүүхэд маш өндөр халуурна. Их олон идэж юм бол тийм үү? Тэгэхэд чи нөгөө тийм одоо нөгөө жимсний орцтой ундаа байгаад мэдхгүйгээр ууччих ч л дээ. Ухамжтай юу? Тэгээд харин тэрийн харшлыг нь дараах гээд нөгөө харшил дарангуулах юмнууд байдаг да. Тэрний имчилгээ хийгээд биеийн тамирдуу байсан байхгүй юу? Ухамжтай юу? Тэгээд ийм уулгаад идэх юм бэлээ. Тэгээд нөгөө харшлын ийм уухаар чинь дархлаа дарангуулагдана. Яг ингээд дархлаа дарангуулагдсан үед халдварт өвчин дэмзгээ гэд халдваржуулах одоо нөгөө ханиад тамуу хөрвүүлэхгүйгээд аминдаа нөгөө хамгаалах санаатайгаар нөгөө устгагчдаас аван хэрэгэлсэн чинь бүр хит ариуснаасаа болоод мөөгтэй болсон. Ийм үйл явдал болсон. Тийм бэ. Ухамжтай юу. Тэгэхээр чинь бид нар чинь бүр хит ариутгаснасаа болоод бас өвддөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм би нэг 2 ч тийм хүнтэй уулзчихсан. Өвчин тусаад ирсэн чинь хитрхийх цэвэрч тэг хитрхийх нэг биеийн цэвэрлэгээнүүдээ хийдэг. Янз янзын цэвэрлэгээ байж байгаа л тэрнийгээ цэвэрлж ийн, энийгээ цэвэрлж ийн, илэг бөөрөө цэвэрлж ийн, уушгаа цэвэрлж ийн гэл цэвэрлсээр байгаа даа бичээд цэвэршилтийн өвчин туссан юм. Тэгээ цэвэршилтийн өвчнгүүд байдаг. байдаг. Хэд цэвэрлэгээний өвчнгүүд байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний тэнцвэрт орон зайд байж ээж тэгээд бие чинь эрүүл байдаг гэдэг. Ухамжтай. Тэгээд хамгийн гол нь харшил дарангуулагдахаар цусны чадамж муудаж цус задардаг. Ойлгож байна уу? Цус одоо тэрхээгүй болно гэсэн үг шүү дээ. Цусны дутагдлалаад ядарна гэж юу? Бид тэрнээс илүү бүр илүү аюултай зүйл. За. Өөрөөр хэлбэл эсгэж одоо нөгөө бэртгэд цус нь гоожимхоо болчихдог. Цус гоожимхоо өвчин гэж байдаг. За тийм аюулууд байна. Дээрээс нь цус маань агаараа дамжуулах чадваргүй болдог. За хитэн ялхаа олон эстэй баснаас болоод бие хүчил төрөгчийн дутагдалд орж ерөнхийдөө тэжээлийн дарааталд бие өртнө гэсэн үг. Энд чинь нөгөө тэжээлтэй хэрнээ цусны тэжээлээ зөөж чадахгүйгээс бол тураалд орох өвчин үүсэх байхгүй юу? Ойлгоно. Энэ мэд нэг шинж тэмдгээс нөгөөлөө дамжирсан хүнд ноцтой асуудал бий болгоход балчаар дээрээ одоо томоохон төлөвлөгөө зохиочод сууж байна. Том ажилтаа болсон байна. Тийм байна. Наадах чинь яг ийм өвчтөг хөхт би мэдэн ус. Тэгээ яг эцэг их нь аминдаа л нөгөө дархлаа унгаацсан юм чинь халдвараас хамгаална л гэж зориж байгаа шүү. Тэгэл гэрээ бүгд тэгээд имээ өгөхөөс гадна гэрээ өндөр ариутгагчаар ариутгаж байгаа. Тийм өөрийг нь ариутгаж байгаа юм. Өөрсдийгөө ариутгаж байгаа. Аминдаа л нөгөө ахын цэвэр үсгэж байгаад хит ариусгаснаас болоод өвчүүд маань одоо өвчин туссан. Тэрнээс болоод тэр өвчин зүгээр нэг үлд төдийх юм бишээ. Цаашаа гүн одоо биеийн одоо эмийн хордолго тийм үү тэнцвэрийн алдагдал цусны шингэрэл тэгээд цусны дор ойтол давжаар л одоо өртөөд тэр хүүхэд дээр одоо би бүхэл бүтэн хэмжээлгээ зохиохоос өөр аргагүй болчиход байна. Одоо тэгэхээр чинь бүр эргэтэн системээр нь бөөнөр нь хийнэ гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дээр бол би эмийн эмчилгээ бүрэн хориглогдсон. Ягаад гэвэл одоо өмнө нь эмийн эмчилгээ хийгээд тухайн хүүхдийн илгийг юучихгүй. Одоо нөгөө бас илэг нь өвчсөн. Тийм. Илэг нь болохоор шүүх чадвар алдаад хордлогын төвчөнд орж ирсэн. Бөөр нь болохоор шээсэл оруулах чадвар алдчихж байгаа. Яасан төвт юм бэ. Тэгээ би нөхөрх юмтай хавгансан байгаа байхгүй. Ээж аваа сайхан таргалаад манцаач инда гэсэн байгаа юм. Хүүхэд хавгансан байгаа юм уу? Хавгансан, таргалсан биш хавганчихсан. Нөгөө харшлын эмэндээ илэг нь ядарч туйлдаад тэгээ бөөрөнд ачаалал ирснээс болж хаван үүссэн байгаа юм. Одоо яана тэг яаж имчлэх вэ? Яг нөгөө хэд цочмогоор
харшлан нийлэрсэн учраас хурдтай имчилгээ хийж л дээ. Тэгэхээр одоо би бүх одоо нэг хоолны замаар маш алгуураар аажуухан хордлогыг тайлаад ягаад гэвэл энэ чинь бас нэг цочмог төрлийн хордлого биш. Архагдсан хордлого учраас алгуур тайлна. 75 хоногийн имчилгээ. 75. За тэгжээ байж тухайн хүүхдийн цусны асуудал шийдэгдэнэ. Үгүй бол энэ нь хадгалагдчих юм бол тухайн хүүхэд өсөлт дөрөтлийн асуудалд өртөн шүү дээ. Одоо чинь жаахан юм хийж байна. Тэгээ ээжүүд чинь нөгөө гаднаа л инээ чанаагаал гүгээд л сураад л байхаар ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд ялангуяа сургуулийн тийм бага ангийнхны чинь баг таадаг шүү дээ. Тийм. Хад чин одоо өөртөө ийм ноцтой асуудал үүсгэснэ мэдэхгүй. Хүлэн зөвшөөрөхгүй. Намайг сүржгэнлээ гэж яа. Би тэр эцэг эхийг давж тэр хүүхдийг аврах гэж гэр бүлийн нэжгээ том хэрүүлтэй яваа. Та би одоо хэлэж байна. Миний хүүхдийг та нар алах шахсан. Өнөөгийн ангаах ухаан чинь арчилгаагаа мартсан. Ангаах ухаан. Чи цочмог өвчнөр өнөөгийн ангаах ухаанаар аврагдаж болно. Архаг ангаах ухаанаараа тайруулж болно. Хамгийн гол нь асаргаадаараа наадах чинь байдаггүй ангаах ухаан гэж хэлье. За тэгэхээр 75 хоногийн хугацаанд дан хоол тэжээл, барай засал, тийм үү? Сэтгэл заслаар хүүхдийг засна. Пүүх. Юу пүүх гэж. Зөндөө их юм хийх юм шүү дээ. Бараг тийм чи хичээлд явах боломжгүй. Гэхдээ өдөрт 2 цаг. 2 цаг. Би сэтгэл заслыг бол өдөрт 2 цаг засна. Юу ярих вэ? Юу ярих вэ гэж. Тухайн хүүхдийн зам байдлыг тийм үү өөдрөг гэлэг хүчрэхэг болгож дархлалын эс өөдрөг байхад илүү тэлждэгтэй холбогдуулан засал хийнэ. Хөржилтэй байх юм байна. Өөрөөр хэлбэл гуниж гутарах юм бол харшлан голомт нэмэгдэнэ. Тийм ганцаардаж одоо гуниглах юм бол харшлын голомт нэмэгдэнэ. Тиймээс эхлээд бид нар харшилжаад байгаа асуудлыг сэтгэл зүйн үүднээс нь хаалт тавьж засна. Ягаад гэвэл хүн гутарсан үедээ илүү харшимхай байдаг. Өөдрөг үедээ харших байдал бага байдаг. Бүр арилгахгүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ сэтгэл санааны хувьд тийм үү бүрэн өөрийгөө удирддаг тийм орон зайтай болоод ирэхэд харшлыг бол бүрэн одоо намгтгаж болдог. Гэхдээ хүүхэд бол урт хугацаанд тийм дасгал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө жимснээс айдаг. Тэгж ингэж бие төрдөг учраас маш гүн айдастай байва. Тухайн хүүхдийн сэтгэл зүйнээр тогтворгүй. Тэрийг эцэг их гад мэдэхгүй. Тэгээд ганцаардуулсан байгаа юм хүүхдийг. Зэмэлсэн, муу сурсан гэд хүчээл намаар дарангуулад хүүхдийг бүр ядаргаанд тулгаад оруулсан. Тэгэхээр одоо ямар шиг хоол унд тэр идүүлж яах вэ? Үгүй хоол унд гэж нөгөө бэлэн юм аваад байна. Би ч завгүй, чи ч завгүй гингүүтээ орой нөгөө жигэндэг буузач юм уу? Өөртөө ч гэрээр халуун нөгөө хүйтний тохируулаад хийчихээгүй. Тийм үү? Хичнээн ч удаан хөлдсөн байсан тэр буузан. Тийм үү? Тэгээ маха бацчаад хэрч утцсан байсан. Хаанч бацсын мэдэхгүй юмар хүүхэд хоолсон байгаа юм. Тийм үү? Энэ мэд ууттай, мах ууттай, тахиа ууттай тэр нөгөө чанаал, шараал болоо гэдэг хоолнуудыг урт хугацаанд өгчээсэн байгаа юм л да миний хүүхдэд. Тэгээ ууланч миний хүүхэд биш л дээ хүний хүүхэд. Тэгээд эцэг их нь минийх гэж тоогоогүй болохоор би л аваачаад миний хүүхэд болгочихлоо. Тэгээд хорвоод амьдрах гэж тэмүүлж байгаа амьтны чинь хорлож хаячаад их л сайн эцэг их их хөрөнгө мөнгө зарцуулсан амьтад. Тэгэхэд яг юунд зарцуулсан гэсэн чи хүүхдээ алхад зарцуулсан байгаа юм да муусан юмнууд. Йоо тэгээд баахан сэвцэлээ тэрүүгээр дүүрэн гэр бүлийн хэрүүл хийгээд стоо шиг сагсаамаар юм байна. Тэр эмэг ээж нь миний одоо нөгөө намаагаан зориж ирсэн юм болохоор миний ган өмөрөөд 2 хүүхдийн загнаад тэгээд эмэг их бид нэр хүүхдийн 75 хоног өмчилж явахаар болоод. Тэгээ эмэг ихийн гэрт арчилж тордохоор болчиход явчихлаа. Одоо авахмжтай юу. Тэгээд охин хөргөн хоёроос хүүхдээ салгаж авсан. Яана. Ямар та чи эдгээчээд өгөх нь. Мэдээж өөрөө одоо эцэг ихийг салгах бол хэцүү. Гэтэ ядаж өвчтөе үед тэр муухайг амьддагдаас одоо хагцаахгүй бол одоо эмлэгтэйд 10 хоног болоод болоо гэж асаргаа хийхгүй байж юун эмчилгээ яриад байгаа юм бай. Тий. Тэгээд 10 хоног эмнэлэг төвчээр ажил төрөл унлаа амьдрал ах хэцүүдлээ гэж үгэлдэг шүү дээ. Өн мэтчлэн хэрүүлтэй явна.
Тийм байна. Надад ажил ихтэй байгаа юм байна да таач бас. Тийм болохоор өрөөшөөгөө 75 хоногийн турш эмэгийн тэнд нэг налах амтныг тийм үү амьдрал өөдөн. Та тэгэд ямар шүү хоолт хижил юм өгөх гэж бодож байна. Тэн дээр одоо ч бүр жимс мэмс айхтар үнэтэй юм байхгүй. Та нарын л идэж заншсан тийм үү. Та нарын л нөгөө авж заншсан юмыг тийм үү зөв боловсруулж л өгнө. Бүр л мах будаа нөгөө төмөс нөгөө манжин нөгөө лууван нөгөө тийм үү өөргөөс тэмэх гээд надад энд хор байгаас тийм үү олдож болдог тийм үү захын дэлгүүрээс хайгаад алдчихдаг. Тэрийг би зөв боловсруулж өгнө. Өөрөөр хэлбэл хэтэрхий чанахгүй, хэтэрхий түүхийдүүлэхгүй яг тохирсон орон зайд нь л болгож өгнө. Тэгэхдээ яг эдгэлтийн хугацаанд нь хооллоо. тааруулж юу? Тэ одоо тэр элэгийн хор гаргаж байгаа үед элэгэнд тулгуурласан шинэ тижээлэг өгнө. Элэг эдгэсний дараа бүхрийг эмчилнэ. Бөөр эдгэсний дараа бүх биеийн хорыг гадагшлуулна. Тэрний дараа булчингийн хорыг гадагшлуулна. Булчингийн хор гадагшлуулж байгаа үед хүүхдэд булчингийн ширхэг бүрийн хорыг хөдөлгөөн болоод барай заслаар гаргаж шүүж өгнө. За ингээд би хороос ингэж яллаа гэхэд чөмгөнд хоруулдсан учраас л цусны бүтцийн асуудал үүснэ. Тийм үү? Тэгээд ингээд цусан бүтцийн асуудал хамгийн сүүлд засагдаг. Тэгэхээр 75 хоног байхгүй юу? Ягаад гэвэл энэ чинь бүх биеийн цэвэрлэгээтэй. Тийм байна. За тэгвэл танд амжилт хүсье. За ламас хийч. За тий. Зүг тав.